Сайн уу Библи? Сүнэж буй Ерүсалим. Изекиэл 22 дугаар бүлэг 23-аас 31-р ишлэл. Хэдийгээр Изекиэл номд олон үзэгдэл зөгнөлүүд байдагч тэдгээр нь хуучин гэрээний бусад иш үзүүлэгчдийн номноос ялгаатай биш юм. Израилийн ард түмэн Бурхны шударга ёс, зөвхт байдлыг хэрэгжүүлж ариун амьдралыг амьдрахыг хүссэн Бурхны хүсэл агуулгаддаг. Гэвч Израильчууд иш үзүүлэгчдийн үгийг үл тоомсорлон нүглийн замаар алхсан. Үүний үр дүнд Ерүсалим хот болон сүм нь Бурхны шүүлтийг хүртэхээс өөр аргагүй болсон. Изекиэл Ерүсалим яагаад зайлшгүй мөххөөсөөр аргагүй байсныг нэг бүрчлэн тайлбарладаг. Ерүсалимийн удирдагчид ангаа тасчин идэх арслан шиг архирч байв. Тэд ард иргэдээ хамгаалахын оронд сул дорой хүмүүсийн амийг авч эд хөрөнгийг нь булаан авч байв. Хууль бус байдлаас болж тусламж ирсэн олон хүн хөнөөгдөж олон эмэгтэй нөхрөө алджээ. Израилийн мөхөл нь хөрш оронтой дайн байлдаанаас биш, харин ард иргэдээ дарлан зовоосон удирдагчдаас үүдэлтэй байв. Тахилч нарч мөн ялгаагүй байлаа. Тэд хуулийг зөрчиж, сүмийн эд зүйлс болон үргэлийг бузарлав. Лев номонд ариун ба бузар зүйлийг ялгаж мэдээ гэж хэлсэн байдаг. Тахилч нар энэ зүйлийг ард түмэнд заах ёстой адил, харин ч эсэргээрээ сүмийн эд зүйлсийг бузарлаж амралтын өдрийг үл тоомсорлон нүгэл үлдсэн. Эцэст нь Бурхан өөрөө тахилч нараас болж бузарлагдсан билээ. Харин иш үзүүлэгчид яасан бол удирдагчид болон тахилч нарын бурууг зэмлэх ёстой байсан иш үзүүлэгчид тэдний нүглийг үл тоомсорлож байв. Тэд хуурамчаар үзэгдэл харсан гэж хэлж, Бурхан айлдаагүй үгийг түүний үг мэтээр дамжуулдаг байлаа. Ингэснээр худал иш үзүүлэгчид олширч, Бурханы жинхэнэ үгийг тунхаглах дуу хоолой Ерүсалимаас бүр мөсөн алга болжээ. Эцэст нь Израилийн ард түмэн өөрсдийгөө удирдагч мэтээр бодож, хүчирхийлэл хэрэглэн сул дорой хүмүүсийн өмчийг булааж, нутагт нь ирсэн аянчдыг хавчиж байв. Хөршөө хайрал, үнчин, бэлэвсэн гадны хүнийг хамгаал гэсэн Бурхны хууль ард түмний дунд мартагдаж ор сураггүй болсон. Ингэснээр Ерүсалим өвчнөд нэрвэгдэж хамгийн сул дорой хүмүүсийн зовлон шаналл Бурханд хүрч байв. Бурхан ингэж удирдагчид, тахилч нар, иш үзүүлэгчид ард түмнээс болж нуран унаж буй Ерүсалимыг дахин сэргээж, нуранг болсон газрыг нөхөж чадах хүнийг хайж байв. Тэр хүн бол шударга ёсыг тогтоож, Бурхны үгийг сахин хамгаалж, үнчин, бэлэвсэн гадны хүмүүсийг халамжилдаг хүн байх юм. Гэвч тийм хүнийг олж чадсангүй. Хүүхдүүд ээ, Изекиэлийн энэ зөгнөл өнөө үедч бидэнд хэрэгтэй үг юм. Өнөөдөр бидний амьдарч буй газар нутагтч Бурхан дахин босгох, цорхоод зогсох хүнийг хайж байгаа. Бурхны үгийг сонсож байгаа бид л тэр хүн байж чаднаа. Шударга ёс, зөвхт байдлаар Бурхны хүслийг сахин, түүний хаанчлалыг байгуулдаг хүн болцгоё.